Адгүй ийм хийцвэр ойлголтоор бид нэг шинэ хүн болно гэл нийтээрээ яг маазраад өнгөрдөг бол өөр. Нийтээрээ тийм юмд руу ингээд ороод тэрэндээ хүрэхгүй болохоор сэтгэл санаагаар бүгд унаад хараагүй гонхтой юм шүү. Бүгд унаад байгаа бол биш шүү. За тэрийг хараа шинэ хүн болно гэж зорилго тавьсан. Жинхэнэ зорилго тавьсан. Тэрнийхээ төлөө би ингээд жингээ юм болгоно, хоолныхаа хамаарлыг юм болгоно тий. Ажил хөдөлмөр төр юм болгоно гэдэг ингээд үнэхээр ингээд одоо тийм өндөр хэмжээний зорилго тавьж байгаа хүмүүс ч ерөөхдөө бол нэлээд ингээд хэцүү сэтгэл гутралаас гарч ирэх гэж оролдож байгаа хүмүүс аахгүй юу. Тийм хүмүүс жишээлбэл тийм их зорилго байж ээж тэрнээсээ гарч ирдэг. Сайн мэцхан үзэгчдээ томчуудаас нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би өнөөдөр сэтгэл судлаач Дэлгэр Минттэй оны сүүл болон жилийн эхнийг бидний сэтгэл зүй хэрхэн хүлээж авдаг вэ гэдэг сэдвээр ярилцсанмаар санагдаад таныг урьлаа. Наурчаад маш их баярлалаа. За таныг ирсэнд баярлалаа. За одоо нийгмийн стресс кейсээ илүү яа жилийн эцэс болохоор ингээл энэ жил олигтой байсангүй дээ хангалттай сайн байж чадсангүй ч юм уу ална гэд алсангүй амьд үлдлээч гэдэг юм үү ингээл хүн болгоны харахад тийм хүүд үнэлттэй байгаа байхгүй. Юу яад ийм мэдрэмж төрөөд идэг юм бол. За бид нар чинь ерөнхийдөө нэг шууд хэлэхэд хамгийн ихэлийн сайн муу хоёрын мууг нь төрүүлж хаардаг шүү дээ. Хүн төрлөлт угаасаа тийм яагаад тэр тэр чинь бид нар агуу үеэс ахуулаад бид нар эрсдлийг хамгийн төрүүлж харна. Тэнд их амар амгалан тийм ингээд бид нарыг одоо дайтахтай одоо дайман байхгүй амгалан байх юм бол бид нар тэрэнд их ач холбогдол өгдөг байхгүй. Тэгэхээр ер нь бол сайн муу хоёр зүйлийн мууг нь л төрүүлж харж байгаа учраас нэг зөндөө олон 15 листний чинь тийм биелээгүй байгаа гурван зүйл дээр л ач холбогдол өгвөл тэр гурван маань л биелсэн байсан бол өнөөдөр их сайхан жил болох байсан байна л гэж хэлээд байна гэсэн. Тэгэхээр нэг одоо дүн авсан гэсэндээ бид нар дандаа л юун дээр алдаа гаргасан бэ гэдгийг л хардаг шүү дээ. Тэрнээс шууд 85% авсан байна гэдгийг хардаггүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан. Тэр нь тэглээгээд нөгөө сайн зүйлсүүд нь болоогүй гэсэн үг биш шүү дээ. Зөндөө олон бусад зүйлсүүд нь бол болцсон байгаа. Тэгэхээр эхний хариу үйлдэл чинь хийж чадаагүй юм дээр анхаарал хандуулна. Тэрний дараа за бэж тэгвэл би сар болгон дээр нь юуг нь хийсэн бэлээ. 1-р сард ийм болсон, 2-р сард ийм болсон гэж дахиад нэг шинэ эхнээс нь явах хэрэгтэй гэсэн үг. Ирэл дээрээ тийм өөрөө юу хийснийг яг мэдэж авах хэрэгтэй гэсэн. 6 сар чинь би нэр тэрийг хийсэн шүү дээ. Тэр айгүй мундаг байсан гэд дахиж шинээр бодох хэрэгтэй гэсэн. Зөвхөн төгсгөлийн ядарсан үеэ биш дээ. Биш дээ бүгдийн эхнээс нь ахуулаад шинээр бодно. Ааха. Одоо сүүлийн үед би өөрөө ингэж бичсэн юм аа. Амар их ядарсан хүмүүс байна, юм ядарсан нийгэм байна гэдэг чинь ядарсан нийгэм гэж юу н ойлголт байдаг юм уу? Бид нэр ингээ угаасаа л үйл болдог, угаасаа л эсрэхлэр хүүтэн байдаг бид нар ажиллаа хийдэг шүү дээ. Тэгсэр нэ яа нэг хүмүүс аягүй юм ич хүчгүй юм шиг эсвэл жилийн төгсгөл хүний бие махбод эсвэл автоматар тэг жоохон мэдрээд идэм болоо. Яг ядарсан нийгэм гэдэг чинь хоёр талтай шүү дээ. Нэг нь болохоор ингээд яг системийн хувьд бид нар ингээд ядраахгүй нэгэнд ачаал өгөхгүй амьдарч чадж байгаа систем дотор байгаа юу үгүй юу гэдэг чинь нэг талаасаа ядрааж байгаа. Нөгөө талаасаа дөрвөн уйлрал чинь өөрөө бид нарыг ядрааж байгаа тийм нэг 100 бол нэг хувцас өмсөөл гараа авчна. Өвөл бол бид нар ч хувцас өмсөх гэж 15 минут тийм хүүхдүүдийн хувцас өмсөх гэж дахиад 30 минут гэл ингээд зөв гарах гэж 40-50 минут зарцуулж байгаа ш. Тэгээд таксийн дотор ингээд автобусын дотор нэг цаг гэдэг чинь өөрөө нэг цагээс нэг цагийн хооронд очихын тулд дунджаар баг цаг 30 минут 2 цаг болж байгаа хгүй. Тэгээд тэр чинь бид нарыг ядрааж байгаа. Тэгэхээр энэ бол яг өвөл байдаг улс орнууд бүгдээрэнд нь адилхан. Одоо ганцхан Монголд ч Европын улс орнууд ч өвөл болонгууд л яг адилхан процессор явж байгаа. Зүгээр нэг юм хийх хэрэгтэй нь бол өвлийн уйлралд бол ингээд нэг амтч чинь ингээд бүхцүүл ичээнд ороод удаашрч байгаа юм чи яг адилхан байх хэрэгтэй. Одоо нэг юм хавар намар ажилдаг шиг ачаал өндөртэй ажиллах гэж оролдоод хэрэггүй. Өвлийн уйлралд ачаалаа заашгүй бууруулах хэрэгтэй. Нэгэн талын чинь орой нар мандж जैन, эрт нар жаргаж जैन тий. Тэгэхээр энэ нартай байгаа хугацаанд л бид нар чинь ажиллаж амьдрна гэсэн үг шүү дээ. Тэгээ бүгднийг амжуулах гэдэг ингээд яваад хахаар чадахгүй. Одоо бид нар чинь нэг энэ нарыг бол намартай харьцуулахад хамаагүй бага авч байгаа шүү дээ. Тэгэхээр ачаалаа заашгүй бууруулах хэрэгтэй. Тэгжээж бид нар сэтгэл санааны доктортой байх байхгүй. Тэгэхээр яг нэг өвлийн 3 сарын ачаалал хавар намрынхаас хамаагүй бага хэрэгтэй. Ингээд төлөвлөжүүлээс хамаагүй амар юм тий. Тэгэхгүй нөгөө бид нэр хийж чадахгүй нэг стресстэй тахгүй. Яг энэ кейс ч юм өнөөдөр өглөө манай байгууллагт болсон байна. Бас бидний буруу биш л байсан. Тийм шүү дээ. Улирлын буруу. Хурдан буруутай болдог тий. Тэгмэд бас нэг иймэрхүү шинж тэмдэг байна. Би нөгөө эдрийг яаж яриад байгаа юм гэхээр одоо жоохон ингээд өөр би ч жоохон олон нийтийн одоо хүмүүстэй ингээд ойрхон сошиал жоохон идэвхтэй болохоор хүмүүсийн мэдрэмжийг харснаа танаас асууад байгаа шүү дээ. Ингээд түгшээд ийна. Одоо ингээд юмны сайн талыг харъя. Энэ маань болж ийн байгаадаа талархъя тий. Өнөөдөр дажгүй өдрөөлж тэгсэр ингээд түгшээл юм болохгүй байгаа юм шиг. Тэгээ түгшээд ангууд яана яагаад түгшээд байгаа болоо улам түгшээд идэх ч юм уу тий. Ер нь ингээд ямар шалтгаанаар бид нэг юм ингээд түгшээд идэх болцсон юм болоо. За би ингээд хид хідэн шалтгаалчихв.
За хамгийн суур шалтгаан нь одоо бид нар нэг юм 90 он 2000 онд чинь маш их ээж амнаар Солонгос центр явж ажилласан шүү дээ хүүхдүүдэд орхиод. Тэгэхээр тэр үед юу болсон бэ гэхээр маш их хүүхдүүд айлын гэрт амьдарч эхэлсэн байхгүй. Одоо өвөмийнхаа гэрт, ах эгчийнхаа гэрт ингээл айлын гэр гэдэг чинь хүн чинь ингээ нэг тухтай өөрийнхөө гэрт байгаа юм шиг телевиз үзэж болохгүй, хүссэн юм идэж болохгүй, хүссэн үедээ гарч болохгүй, хүссэн мөнгөө зарцуулж болохгүй тийм үеийнхэн байхгүй. Тэгэнгүүт одоо том болчингууд яг нэг айлын гэрт байгаа юм шиг тухгүй амьдралаар амьдраад байдаг. Тэр энэ тохиолдолд өнөө бүр суураар нь шүү. За ингээд нэг юм нэг тайван тухтай байж болно гэдэг ойлголтыг өртөөсөө тэр бага наснд аваагүй гэсэн. Тэр тийм тохиолдолд бол ингээд нэг юм төгшөөрийн мэдрэмж насан туршид л үлдчихдэг. Тэгэхээр тэрийг ингээд өөртөө сургах хэрэгтэй. Ингээд одоо би өөрийнхөө бие физиологийн тэр нэг юм айцын мэдрэмжийг тайвшруулж өөрөө сурах хэрэгтэй гэсэн айгаал хэлэх юм бол за одоо тайвшрын айх зүйл байхгүй. Хин нэг нь чамд ямар нэг үүрэг даалгавар өгөхгүйгүй, хин нэг нь чиний ажлыг шалгах гаагүй, хин нэг нь чамайг загнах гаагүй байна, шийтгэх гээгүй байна гэж өөрийгөө дандаа ингэж тайвшруулж сурна. За хоёрдугаарт нь ер нь бол орчин үед чинь энэ төвшөрийн мэдрэмж ханаас гарч ирж байгаа юм ихээр утасны хэрэглэнээс шууд гарч ирж байгаа шүү дээ технологи хэрэглэнээс. Тэгэхээр утасны хэрэглэн дээр бид нар нэг яагаад энэ одоо ингээл 5 аппликейшнийг ч юм уу те 10 аппликейшнийг байнга ашиглаж байгаа гэхээр энэ аппликейшн дотроос надад хийх юм гарч ирэх нь үү те мессенжер руугаа орлоо хин нэг надад ямар үр даалгавар өгсөн үү эсвэл би хэнийг нөлөө ямар нэг юм явуулах хэрэгтэй юу те уулзалтаа мартсан байна уу за инста руу орлоо те би одоо найзуудынхаа юм дээр зүрх дарсан байна уу дараагүй байна уу би зураг хийх хэрэгтэй юу те эсвэл за Gmail руу орлоо би ямар нэгэн имэйл явуулах хэрэгтэй гэдэг ингээд дандаа ажил шалгаад авахгүй байнгын ямар нэгэн юм шалгаж байгаа. Тэгэхээр энэ болгоомж нь өөрөө за одоо юу шалгах хэрэгтэй байлаа гэдэг дараагийн юм чинь өгч байгаа. Тэгэхээр ингээд 50 угаасаа байх боломжгүй нөхцөл бид нар ажиллаж байгаа байхгүй. Тийм учраас нэг оройны 6 цаг гээд бүх ажиллаа хаа. Тэ ямар нэгэн байдлаар үүрэг даалгавар бити яав хин нэг нь бити үүрэг даалгавар үг гэдэг байгаа чинь ердөөсөө бид нар өөрсдөө тэр ажиллаа хязгаарлаж байгаа тэр боломжтой. За нэг юм. А дараагийн нэг зүйл бол ингээд нөгөө төвшөр өндөртөө бие хүний онцлог гэж байдаг байхгүй. Ерөнхийдөө нэг юм санаа зовлттой тэ юм болгон санаа зовж идэг хэтрүүлж ургуулсан бодож идэг тэ нэг ээж аах нь аль нэг нь тийм нэг юм өөрийнхөө бие нөөцөн хэтрүүлж боддог ямар нэгэн болох гэсэн ч муу зүйлийг боддог тэ тэгэхээр тэр чинь бол бие хүний онцлог. Тэр тийм зүйл өндөртөө бол тэгэл энэ гурийн алинаар нь тэр төгшөөр айц өндөрсөд байсан гэсэн өөрийгөө бас ингээд яг нэг тэр үедээ тайвшруулах хэрэгтэй гэсэн. За энэ чинь миний бие хүний онцлог ажил чинь. За миний утасны ажлын ачаал өндөрсөн байгаа учраас энэ ажиллаад байгаа юм. За одоо болохоор би ингээд орон зайдаа тайван байхгүй байгаа юм байна гэд ингээд ялхаад өөрийгөө тайвшруул. Одоо ингээд 7 хоногийг нэг блок гэж бодъё л да. Нэг туулж байгаа амьдралаа ингээд даваа гаргаас ням гараг хүртэл туулж байгаа. Тэнгүүд ингээд нэгдэх хоёр дахьад ингээд амар гоё вэжсэн аа тий 3 дахь өдөр унаал. Тэгснэ 4 дахь өдөртөө тэр уналтандаа бүр өдөржингөө стресстэй. Гэхдээ 5 дахь өдөр найзуудтайгаа жоохон уулздаг ч юм уу аваа гайгүй болол. Тэгснэ нөгөө хагас өдөр гэрээ цэвэрлэнгүүт бүр сэтгэл сэргээл. Тэгэл бүтээсээ бүхэн бүтэх гээд байгаа юм шиг мэдрэмжтэй байж нийтийг нүглээ унаал тий. Энэ сонин докторгүй байдал энэ одоо миний ямар нэгэн буруутай бодлоос уу тэр хувь хүнээс үү? Үгүй одоо харин ингээд бид нар ямар нэгэн зүйлийг ингээд бодохоороо энэний систем анханасаа яаж бүтсэн бэ гэдэг бодох хэрэгтэй. Тийм учраас одоо 7 хоногийн систем чинь бид нар чинь 7 хоногийн 6 өдөр ажилладаг системтэй байсан шүү дээ. За бүр дээр үеэсээ бол ингээд 7 хоногийн 7 өнөг ажилладаг тийм системтэй байжгаад хагас санд ажилладаг байжгаад одоо 5 өдөр хүртэл ажилладаг болоод бүр өдөржин шөнөж ажилладаг байснаа 6 цаг хүртэл энэ төр болгоод ер нь бол ажлын цаг бол хамаагүй ингээд 100 жилийн өмнөхтэй харьцуулахад бол хүний ажлын цаг багассан байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь яг ажлын бүтээмжтэй байх цаг хугацаанд хүний хамгийн бүтээмжтэй цаг хугацаанд суурилсан систем байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо болохоор бид нар чинь нэг юм өдөр болгоны системтэй байна. Дээрээс нь ажил амьдралын тэнцвэртэй байна. Дээрээс нь би найзуудтай байна. Дээрээс нь би ингээл амбицтай байна гэл аюу ол юм байна шүү дээ. Тэгэхээр зур санал болгож байгаа. Ингэчүүл аюу зүгээр. Нэгт хоёрт одоо ер нь бол бүтээмжтэй бай гэвэл завсарлага авч амрсны дараа л бүтээмжтэй байна. Тэгэхээр 5 хоног тавуулаад чигээр яваад шүү дээ. Тэгэхээр тэрний хооронд нэгт хоёр дахь бүтээмжтэй байлаа 3 өдөр жоохон сулхан байгаад нөө өвөл ачаалаа удаашруул гэдэг шиг ачаалаа жоохон 3 дахь ачаалыг суулруулж чаад тэгээд 3 дахь өдөр маш сайн унтаж амраад 4 5 дахьтаа яг нэгт хоёр дахь шиг байлгаж болно гэсэн. Ер нь 7 хоног ингээ 2 удаа нэгт хоёр дахь байлгаад 3 дахь жоохон ачаал багтай 3 дахь орой шоудахгүй 3 дахь орой ямар нэгэн байдлаар шүн кино үзэхгүй бүтэн ойртой хоноод тэгж явж болно. А би бол жишээлбэл яг ерөнхийдөө тиймэрхүү байдаг. Тэгэхээр бүтэн сая өдөр жишээл ажиллаа хийдэг ч юм уу. Яг тэр хинч уцаалгадаггүй ямар ч тийм юу байхгүй. Гадны зүгээс нөлөө байхгүй учраас бүтэн сайн томоохон ингээд бодох ёстой, шийдвэрлэх ёстой юмнуудаа бүтэн сайн нэгэ шийдэ гаргаж идэх ч тийм. Тэгж ажиллаа. Тэр нөгөө 5 хоног пиг ажил төлөвлөөд тэрэндээ хүрсэнгүү гэж стресстгүй байх хэрэгтэй юм. Тэгэд хүний чинь ачаал чи харин ингээл 48 цагаараа л сайн байгаас тээ. Тэгчээд дунд нь дахиад нэг амрах хэрэгтэй. Тэгчээд 2 өдөр. Тэгээд нэг амраад тэгээд нэг өдөр ажил өдөрч. Заавал тэр 7 хоногийн бүтээмжтэй систем рүү орж ажиллах хэрэг өөрөөр зохиож болно л гэх.
одоо уцаа ингээл харна шүү дээ. Тэгмүүд ингээл амар гоё амжилттай ингээл мэдээнүүд гараад чинь гинт ингээл нэг үеийн хүн ингээл өнгөрцөн. Тэгэл ингээл байж ангууд амар урам зориг яриа гарч ирэлтэй боломорч юм шиг болол. Тэгэл ингээл гүйлгэж ангууд өөрийнхөө профайл руу орсноо үл би синтэй ингээл бүр ингээл эндээс хүн хэрэг ядардаг бол энэ их мэдээллийн урсгалаас тарих маань одоо яаж ядардаг бол тэгснэ унтнаа тэрийг зүүдлэн бүдлээ хольж мөлөөд бүр эргүүтэж өгдөг шүү дээ. Тэгээд ядарч байгаа анзаарч байна уу? Тийм би айгүй их ядраад ин гэж бодоод байгаа. Гэхдээ нөгөө нэг яг мэрэгчлэл буруу гэж бол би уус сошиалэр ажилладаг гэл ингээл яг ингээл өөрийгөө зөвтгөл авалтчлаа. Гэхдээ эндээс хүний тарих хэрэг ядардаг бол тэгээд ядарсан байгаа тарихны ядаргааг одоо бид нэр яаж гарах вэ? За нэгдүгээрт нь одоо ингээ хоёр зүйл ярьж штэ хоёулаа ингээ ядаргаа хүн яага ядраад байгаа юм гэхээр чинь тэнд чинь хитрхийг анхаарал хандуулаад байгаа байхгүй юу? Одоо тэр жижигхэн орон зайн анхаарал ингээ тэр чигээр нь их хугацаагаар гэсэн үг штэ. Тэгээд одоо нэг дижитал 90 үеийн чинь хамгийн том одоо гүйлгээ чинь юу юм гэхээр бидний анхаарал штэ. Бид нар YouTube дээр хэдэн цагаа зарцуулж байгаа. Тэгээ 5 цаг бол 5 цаг чинь тэр чинь бидний гүйлгээ. Би 5 цагаа өгч जैन YouTube тэндээс тэр хэмжээгээр баяжж байгаа гэсэн үг тий. Facebook дээр би хэдэн цагаа өгч जैन гэдэг одоо би анхаарлын цаг хугацааг л өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрэндээ айгүй юу байх хэвээр харамж байх хэвээр. Би Инста дээр 10 цагийн өдөрт 10 цагийг Инстад дээр зүгээр л ингээд надад зөндөө юм үзүүлсэнд баярлалаа гэж төлбөрт нь өгч яана гэдэг чинь өөрөө маш харамсалтай байгаа байхгүй тий. Тэр чинь нийлээд хэдэн жил болгоно тий. Амьдралынхаа ингээд хамгийн эрч хүчтэй байх жилүүдийг ингээд өчөж яана гэсэн үг байхгүй. Тэр тэрэн дээр ердөөсөө л энэ аппликейшнууд чинь бүгдээр үнэгүй байгаа ганцхан шалтгаан төлбөрт нь бид нар анхаарлаа өгч байгаа. Чи тэгэхээр анхаарлынхаа хэдэн цагийг аль аппликейшн дээр зарцуулж байгаа гэдэг өөртөө шийдэх ёстой. За нэг тэр нэгдүгээрт нь хоёрдугаарт нь ядарч байгаа тархийг харин тийм ажлын ачааллаасаа болоод угаасаа ядарч байгаа. Тэгэл одоо тэгээд унтаж чадахгүй байна гэдэг ингээ яваад байдаг шүү дээ хүмүүс те. Тэгээ 35 хүрээл ердөөсөө гүн ядаргаанд ороод би физиологийн дийлхэ болоод бүрч ачааллаа даахаа болоод зүрхчин ачааллаа даахаа болоод булчин гучин бүгдээрээ тагтаршаал ямар ч уян хатан байхгүй болоод тэгэл нэг сэтгэл готрлын шинж тэмдэг илрээл амьдрал ердөөсөө утга учиргүй болоод тэгэл энэ бүхэнд юу буруутай миний ажил буруутай гэж ярих юм уу? Эсвэл унтахсан цагт нь унтуулаад бид өрнөсөн шүү дээ нэг хүн бүтээмжтэй ажиллая гэх юм бол амрах цагны дараа л бүтээмжтэй байна. Тэгээ тэр амрах цаг чинь тэр оройн 8 цагийн нойр ахгүй. Өдөр тутмын амарч байгаа цаг. Хоёлаа түрүүнд болохоор 7 хоногийн амарч байгаа цаг чинь хасаа бүтсэн гэрсэн шүү дээ. Өдөр тутмын амралтын цаг чинь 16 цаг амьдэрсэн бол 8 цаг амарна. Тэгэхээр тэр 8 цагийнхаа амралтыг яг орой одоо 8 гээл би жишээл Facebook аппликейшн байхгүй. Хэрвээ би Facebook аппликейшн байвал би ялагдана. Би угаасаа өдөр болгон ялагдана, секунд болгон ялагдана. Би тэрийг ингээ өдөр болгон те би Facebook аппликейшнээс илүү ухаантай одоо нэг зүгээр ороод үзье гэж би чадахгүй байхгүй. Чадахгүйгаа мэдчихэж байгаа учраас тэрнийг ашигладаггүй. Би хизээ орж ашигладаг гэхээр компьютер маань дэлгэсэн ажлын цагийн үеэр за одоо би ажиллаа хийж яана гэж хандаж тэр Facebook руу ордог. Тэрнээс биш миний аппликейшны дотор байх юм бол намайг угаасаа яална. Тэгээ би өдөр болгон тэрэнд ялагдаж 5 цагаа өгч анхаарлаа өгч тэгээ шүнжэнгөө тэрний зүудэлж хонмооргүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ өөртөө шийдвэр. Ер нь бол Facebook аппликейшнийг бол яг ашиглах хэрэгцээтэй үедээ л ашиглаад ажиллаараа ч ашиглаж болно шүү дээ. Тэр ингээ өөр аргууд байгаа. Тэгж ашиглавал зүгээр. Тэгээд тэр тархич нь ерөөсөө яаж ажиллах юм бэ гэхээр тэр оройн 8 цагийн нойроо авсан үедээ л тархич нь дараагийн 16 цаг бүтэ ажиллана. Өөр ямар ч найраа байхгүй. Тэрэн дээр одоо яг яах энержи дринк уугаад тэгээд амьдрах юм уу? Тэр чинь болохгүй шүү дээ. Тэнгүүд ингээ энэ ядарсан дээр нэмээд ядраад нэг юм асуух гэдэг юм л та. Энэ хүмүүс идэх чинь ингээ ажил хийх ингээ уурлаад идэг ингээ нөгөө асуудлаа ярихгүй ингээ уурлаад тэгэл ингээл залгаал тийм явуулж гангууд за би ингээл 10 минутаар ороод уурлаад ингээл тэгээ баг ингээ нөгөө ажиллаа хийхээ бол яна энэ хүнийг одоо яна намайг юу бодчихоо яна би яага ярьцсан сая хоолойны өнгө ачуу гэдэг ч юм уу ингээд идэг. Үүдээ хүмүүс ер нь яагаад ийм энэ хүн яаж ийн эднэр яаж ийн энэ уур амьсгал яаж нэг хүн ингээд шууд ууралдаг болчихдөг юм бол ингээд ямар ч нөхцөлөд үл хайхан те уурлмаар байвал ууралчдаг хүмүүс айгу гоё ахгүй тий. Энийг бодлоо бүр ингээд тэр хүнд юу ч бодогдохгүй байгаа юм бата. Одоо ямар ч шүү дээ. Бүх би нэг зүйл хэлээ. Бүх ууралж байгаа хүмүүс уурлахаа дараагаас бүгд харамсдаг. Би яагаад сайн ууралж байгаа тий яагаад би ингээ муухай зан гарч явуулъя л гэж яах чинь би одоо ямар төвчээргүй юм бэ гэж бүгд ууралдаг. Тэгэхээр тэр уур хүнийг зовоно гэдэг чинь үнэн. Одоо тий уул мөрийг зовоно. Тэгэхээр тэр уурлаад байгаа хүн чинь ингээд одоо чиний харж байгаагаар бол ураа гаргачаал аягүй сайхан ингээ юу ч бодохгүй байгаа юм шиг хэзээ ч тийм байхгүй. Тэр хүн чинь 5 секунд ууралсан бол тэрний араас 50 минут харамсаж байгаа. Тэгэхээр тэр ууртай байгаа хүн чинь тийм сайхан эрч чөлөөтэй байгаа даа бол биш. Зүгээр уурлаад байгаа шалтгаан нь зөндөө олон шалтгаан байгаа шүү дээ. Тэр дотор нэгдүгээрт нь тэр ажлын ачаал өндөр байна уугүй юу те. Хоёрдугаарт нь хийж байгаа ажилдаа тогтсон цалин хөлс авч гин үгүй урамшуулал хэр байна те. Буцаагаад нэг
одоо үнэхээр сэтгэл готрол энэ төр байна уу? Гэр бүлийн амьдрал ямар байна? Тэгээ өөрийнх нь зорилго биелж гэнэ үү, биелэхгүй байна уу? Эргэн тойронд нь тийм хобби байна уу, үгүй юу гэл тэгэл амьдралын чанар манартай зөндөө холбоотой. Дээрээс нь ийм одоо ерөнхий шууд ууралдаг төрлийн бас би хүн онцлогтой хүмүүс байгаа шүү дээ. Юу ч таалагдахгүй бол ууралчдаг тийм. Тийм тэгээ бас аль нэ гэдэг л хар. Тэгээд тэр хүмүүсийг ялтчихлээ. Тэгвэл нөгөөдөл нь одоо ингээ ууралмаар байсан ч гэсэн ингээ аюу илдэг царил уурлахгүй ингээ байгаад байгаа юм эсвэл ингээ ууран төрсөн ч гэсэн тэгээ хүн ингээ уураа ингээ худлаа энийг идчих юм уу те хүмүүсийн уур амьслыг ивдэхгүй гэд ингээ залгаад эндээ бөөгнүүлээд ивэл юу болох юм? Ингээд одоо чинь давтамжтай болоод байвал те хүний тархич нь ингээ хамгийн давтамжтай юмнуудыг хадгалж авч үлддэг байхгүй. Тэгэхээр ингээд одоо уураа бөөгнүүлээд байна шүү дээ. Тэр ингээ за 2 жил бөөгнүүлчихлээ. Тэгэл дэлбэрнэ шүү дээ. Тэр чинь ингээд одоо ингээд өөрөө дургу байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь дургу байгаа. Тэгээд тэр нь дарган ч юм уу хамт ажилтдаг хүн ч юм уу нэг юм байнга ингээд буруу идэ тэр болгонд ууралдаг бүртлээ инээгээд ингэсэн шүү дээ. Тэгээд тэгэхээр чинь хүн тэгж ер нь яг хүний хараа би хүний онцлог чинь тийм удаан хугацаанд дүр хувиргаад байгаад ич чадахгүй. Тэгэл нэг л өдөр ингээд тааламжгүй юм хийн. Эсвэл одоо тэгэл ямар байдлаар ямар нэгэн сөрөг байдлаар тэр удаан хугацаанд хадгалагдсан уур бухимдал архаг болцсон гэсэн шүү дээ. Тэр ингээ биенээс гарна. Ямар нэгэн байдлаар нэг бол өвдөж гарна, нэг бол буцаж тэр хүлээгөө сөрөг одоо энд очиж ховж ярьж муулдаг байдлаар гардаг ч юм уу тий. Эсвэл ингээд нэг юм гэрте очиж тэрийг хүүхдүүдтэй гаргадаг байдлаар гардаг ч юм уу. Яадаг ч ямар нэгэн байдлаар тэр муухай аяа хадгалсан юм гарна. Тэгээ тэр нь тийм сайхан зүйл биш учраас аль болох тэрийг одоо хоорондоо ярилцаа чиний хэлээд байгаа энэ зүйл чинь айгүй олон давтамжтай хэлж надад тааламжгүй байг бит ингээ ярилцаа сурах хэрэгтэй тий. Тэнгүү нэг хүмүүс ингээ айгүй субъектив хүлээгээд авчдаг штеп. Энийг одоо болио энэ буруу байна. Тэгэхээр энэ талаар нь үзье антэрнгүүд энэ одоо яадаг болсон энэ төр гэлтэй. Тэгэл ингээл хэдлөө зарчмаа тохирио энэ төр гэлтэл юу вэ тий. Хизээ нэг монголчууд гэдэг болсон энэ төр нэг субъектив хүлээж аваад байдаг шүү. Тэгэхээр тэр одоо буруу хүрээлэл өв. Одоо тэндээс гарах юм эсвэл тэр хүмүүсээ ингээд гэтээ энэ нь ингээд хүн одоо хамт олонны дунд биш шүү дээ. Одоо хамаатан садамж үйж болно те эсвэл ямар нэгэн салбарч үйж болно. Тэнгүүд ингээд зөв рүүгээ хідүүлээ явъя гэх нэг жоохон урайлаад эерэг хандлага гарах гингүүд ингээд субъектив ойлгоод худлаа англи мэлээ гэвэл тэр муу хүрээлэлгээ гарах уу эсвэл тэндээ одоо яах юм муугаараа шигдээд гайгүй учрыг нь болоо яах юм. Тэр хүрээлэлд байгаа зорилго чинь тийм чухал юм бол одоо тэл байх хэрэгтэй шүү дээ. Одоо хүрээлэл болгоно бид нар яагаад байгаа гэдэг чинь ингээл өөр зорилготой шүү дээ. Хамаатан саднуудаас бол ингээ харилцаа холбоотой бай гэдэг ч юм уу тийм ингээд нэг өөр ингэсэн юмтэй. Тэгэхээр ингээ тэр зорилго чинь чиний амьдралд үн цэнтэй бол байх хэрэгтэй. Байхдаа ямар нэг юм хэлээ тэрнээс таалагдсангүй гэж өөртөө буруу авах хэрэггүй. Нэг тэгэж одоо тэр хүн чинь ингээд чамаа сонсож байгаа үгээ сонсонгуудаа шууд ингээд реакцлаад шүү дээ хариу үйлдэлтэй тэглээ гэдэг нь тэр хүн тэр чигээрээ чиний хэлэх гэж байгаа зүйлийг хийхгүй гэсэн үг биш. Энэ баска чи ийм бодолтой байгаа юм байна гэдэг тэр чинь ингээд нэг хэсэг хугацааны дараа ойлгоод мэдрээд ямар ч л гэсэн за нэг ингэж хэлж болохгүй шүү гэдгээ мэднэ те за ийм талаас нь хийх хүсдэг шүү гэдгээ мэднэ дараагийн удаа энийг ингээд бэлтчий энэ тэргээ мэднэ баггүй. Тэгэхээр ингээд хэлээгүй байснаас хилцнэн дээр тэгээ тэр хүний хариу үйлдэлийг хараад одоо дахиж юм хэлээд хэрэггүй энэ гэж бодож болохгүй тийж айж болохгүй дохсын харилцаанд тэр айгүйх гарч ирдэг байхгүй хэлээд уурчдаг учраас хэлэхэ болчих энэ тэргээ болчдөг тэгэнгүүт 5 жилийн дараа чи угаасаа хизээч ингэж нэг хэлж байгаагүй зү одоо яатсан гэдэг ч юм уу юм чин гарч ирнэ тэгэхээр ер нь нэг иймэрхүү байдлаар баймаар байна гэдэг хэлчих тэгээ яаж хариу үйлдэл авч яах гэдгийг зүгээр ажиглаад харж болно зарим хүмүүс бол тэр дөрөв өөрчлөгдөн зарим нь бол нэг хагас жилийн дараагаас өөрчлөгдөн те гэхдээ хэлэх хэрэгтэй за нэг буруутгах хандлага гэж юм байна те. Гэтэ сүүлд миний бодлоор хүмүүсийг нэг айхтар буруутгаад байгаа юм бол би анзаарсан юм л тий. Нөгөө бид нар харьцангуй нэг үе бодвол нөгөө сэтгэл зүйн мэдлэг ойрхон болцсон болохоор те ингээл тэнгууд нөгөө өөрийгөө ингээ буруутгаад би тэгсэн бол ингээд өглөө сэрүүлэг тавьчаа сэрүүлэгтээ босохгүй 2 цаг унтчихгоотаа хэрвээ би унтаагүйсэн бол нэг тэр өдөр нь авшуулж байгаа байхгүй. Тэгээ физиологи биеийн дийлэхгүй угаасаа унтцсан заа. Тэгээ тэр ингээ боли гэхээр унтцсан нь өөрөө болохоор өөрийгөө буруутгахгүй гэд яах вэ? Тэгвэл энийг одоо дадлаа өөрчлөгдөж өөрчлөх үү эсвэл би зүгээр нөгөө бодлороо ингээ нөгөө юмыг томруулад өсөөлөд байгаа юм байна. За тэрэн дээр хамгийн практик арга нь өнгөрсөн нэг жилийн хар. Тэгээд одоо за өнгөрсөн нэг жил хэтрийг холдоод байл өнгөрсөн сараа хар. Ер нь ямар үеэс хамгийн өндөр ачаалттай нь одоо жишээл нэгтлэнгийн ажил бол ингээл сарын төгсгөл болохоор угаасаа амар их болдоо шүү дээ. Тэнгууд тэр үед бол ингээд 2 цаг унтсныгаа буруутаад хэрэггүй байхгүй угаасаа ачаал өндөртэй байгаа учраас бие физиологи босч ирэхгүй. Тэр тиймэрхүү үедэд бол зүгээр за 2 цаг унтсан бол тэгээд яаж нэг иш хүчтэй ирсэн гэж дутуу нойртой иржсэнээс тэгэхээр ингээд өөрийгөө чөлөөсөн дээр. Тэгэхээр яг нэг өнгөрсөн сараа харж байгаа за би нэг иймэрхүү ачаалтай байгаа юм биш үү. Тэгвэл нэг яг ингэж өнгөрнөө миний дараагийн сар гэдэг нэг юм
одоо duplicate хийдэж штэ те бид нэг copy paste хийдэг тэр шиг авч үзээд тэрнээрээс л ажилласан дээр. Яг өнгөрснөөсөө суурилж ер нь ирээдүйд төлөвлөл аягүй зүгээр. Тэрнээс ингээд одоо чиний харал ингэж штэ тий. Өдөр болгоно л 8 цагтаа босоод ажиллаа цагтаа хийгээл гэтэл өнгөрсөн 6 сарын туршид 7 хоногт нэг 2 удаа 10 цаг гээд ажилдаа ирсэн байгаа даахгүй юу? Бүтэн 6 сарын туршид. Тэгэхээр тэр чинь алинд нь итгэх ёстой гэхээр тэр өнгөрсөн цаг 6 сард ихтэй. Тэр чинь илүү чиний биений чи ажиллаж байгаа загвар, тэр чинь илүү ажлыг ачаал, тэр чинь илүү одоо чиний яаж ажиллаж амьдардаг загвар чинь тэр байгаа даахгүй. А гэхдээ тэрнийг ингээд тэр чигээр нэрээдүүд ингээд аваа явна гэвэл бас буруу. Тэнд жоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Жишээлбэл ингээд нэг одоо орой шал хэрэггүй суугаад байдаг шүү дээ. Бид нар зарим тохиолдолд ингээд угаасаа ядарчаад тэр маргааш өглөө нь 8-д босч чадахгүй 10-д босч байгаа хүн орой 6 цаг жишээл ажиллаа хийсэн гэвэл тэр ямар ч хэрэггүй 6 цаг байхгүй. Яа тэгэхээр угаасаа нэг нэгтгэсээ 5 дахь хүртэл ачаалаад чирцэн байгаа. Тэгээ 5 дахь өдрөө нэг орой ингээд суугаад байдаг шүү дээ. Дотор нь юу ч байхгүй. Ямар ч бүтээмж байхгүй. Тэрний хооронд тэр 6 цагаа шууд байхгүй болоо гэртээ очиж эртхэн сайхан унтж амраад бүтэн ойртоо маргааш цагтаа ирсэн дээр. Тэгэхээр яг өнгөрсөн дээр ягаал нэг ганцхан юм аа л өөрчлөөл хоёрхан юм аа л өөрчлөөл ингээд явсан аа. Тийм ч нэг дадлал өөрчлөнөхөөс одоо өөрөө нэг бодолтой нэг тэмцэлтэй хэлтэй ингээд тахвал шаардлага. Харин аль хин дээрээ яах гээд ирээдүйн цаг дээр төлөвлөх гээд байгаа юм уу? Өнгөрсөн дээрээсээ яах гээд байгаа юм гэдэг л харна. Тэгмээ нэг одоо харьцуулт гэж нэг юм байл та. Ингээ нөгөө сошиалар ингээл янз янзын хүмүүстэй ингээл харахаар чи ингээл уг ингээ бүгдээрээ төвчрэл амар ядаргаатай амьдраад байгаа юм нэ тэ. Ингээ сошиал харахаар ингээл бөө гой мөнгөтэй гой хоол идсэн ингээл тэгэл ингээл баяр болсон ингээл хүмүүс идэг штэ. Тэгэл гой бие миштэй ингээл тэгэл мэдээж хүний гой сайхан талыг нь харсан ч гэсэн 70 тухамсарт бол мэдээж харьцуулт явж байгаа л. Тэгэхээр сошиалар өөрийгөө ингээд харьцуулдаг юу н сэтгэл зүгэн маань гимтэж байгаа болов уу эсвэл зүгээр л одоо нэг автай хүн ингээл атарчлаа төрч бодч л идэг штэ гэдэг бодлоо болов. Гимтэж байгаа гэдэг бүгд мэдчихэж байгаа хаа. Бүгд одоо жишээлбэл Instagram-ын зургуудыг хараагүй өнгөрсөн 5 жилийг өнгөрөөсөн бол те ямар амгалан амьдралтай байх байсан бэ гэдэг бүгдрийг мэдчихэж байгаа шүү дээ бид нар. Ингээл тэр одоо монголчууд нь цөөхүүлэх нэ те одоо ингээл 20-30 насныхаа за 20-25 насных нэг цөөхүүлэх нэр хідэн найзуудаараа байдаг 25-30 насных нэг юм үе хараа ингээл мэддэг шүү дээ нэг нэгаа. Тэгэл өө тэрний найз охин тэрнээс салсан гэл ингээл бүгдрийг мэддэг те. Тэгэхээр тийм цөөн хүмүүсийн дунд бид нар нэг юм гадаадын улс оронд бол зүгээр л нэг жижигхэн нэг юм мужийн төвч биш шүү дээ нэг юм жижигхэн л хотын хэмжээний улсад амьдарч байгаа. Тэр ийм цөөн хүмүүсийн дунд бол би харин дээр сошиал медиагийн хэрэглээг яалтчгүй багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэл нэг юм зүгээр 10 хүний зургийг харахад тэгэл тэн чинь ингээл бүгдээрээ гой биетэй бүгдээрээ гой уцтай юм чинь хатаархлын мэдрэмж шууд л нэмэгдэн. Тэр хатаархлын мэдрэмжээ хүн чинь өөр гаргаж байгаа шүү дээ. Зарим нь бол уулж бухимдан заримуд нь тэрийг ингэж гаргаж яаж бүр ингэж хортоогоор гаргаж ирсэн зарим нь бол тэрнээсээ болоод юу ч хүсэлгүй болчихно те. Тэгэхээр ингээд хариу үйлдэлүүд нь хүн болгох өөр байхгүй. Эсвэл нөө өөртөө шудраг хандна нэг ойлголт байна л да. Тэрийг би ингээд яг жигнэсээ өөртөө шудраг хандмаар байгаа байхгүй юу? Ингээд гадагшаа биш, дотгошоо нэг өөртөөгөө ингээд тулаад тэгэнгүүт нэг дотроо ботсон юмаа хийх нь шудраг хандах гээд байгаа юм уу? Эсвэл чи хогийн штэ үс чи хогийн хийс чи үнэн штэ гэдэг өөрөө тэгээд байгаа. Юу шудраг хандах гэж шудрагын харин тий өөртөө шудраг ханд гээд нэг мэдгүй одоо энэ яагаад тархин цуцсан мэдгүй тий би ямар ч шудраг байх хэвээр тэгээд өөртөө шудраг хандах тэгэхээр эсвэл нөгөө өөртөө хэлсэн аманда хүрэх юм уу? Энэ одоо ямар шиг ойлголт ийм ойлголт байдаг юм уу? Байдаггүй бид нар зохиоц юм уу? Яг хүн одоо ингээл нэг юм шинэ ойлголт гарч ирсэн тренд штэ зүгээр л нэг орчин үеийг дагаал нэг юм би одоо бидний залуу хахад юу лааж штэ ч нэг ингээл гой өгнүүд одоо хинч ашигладаг ч юм уу те тэр ингээл тухайн үеийн нэг өгнүүд байдаг штэ тэр нэг үг ашиглалаа гэх тэр чинь ингээд бүх хүмүүст адилхан хэмжээгээр очин гэсэн үг шүү дээ хүн бас өөрөөр ойлгож байгаа тэгэхээр чи шудраг өөртөө шудраг хандах гэхээр яг юун дээрээ нэрээ тийм шудраг байчвал зүгээр юм байна гэж бодсон гэдэг ч үгүй шүү дээ зүгээр миний бодож байгаагаар шудраг байна гэдэг бол өөрийнхөө давуу болон сул талыг мэддэг байх ёстой л гэсэн үг давуу талаа мэддэг бай. Одоо тэгээ юун дээр тулгуулж би өнөөдөр хүртэл энэ хийж байгаа зүйлүүдээ хийж байгаа юм бэ гэдэг чинь давуу тал шүү дээ. Бусдаас арай илүү хийдэг зүйл маань юу юм гэдэг мэддэг байх шүү дээ. Нөгөөт нь бусдаас баг хийдэг, дутуу хийдэг, хийж чаддгүй те тэрийг хийхээр хамгийн шүчээ алдчихдаг, тэрийг хийхээр уурлаад байдаг те тэрийг хийхээр хүнтэй гэрэлтээд байдаг юм нь юу юм. Тэрийг мэддэг байх ёстой. Тэгээ тэр хоёрыг мэдж байгаа учраас одоо энийг би ингээд бусдаас амархан хийцэн. Би лагтаа биш зүгээр чинь миний давуу тал. Энийг би хийж чадахгүй байгаа юм. Чинь би муудаа биш энэ чинь зүгээр миний сул тал гэдэг л яг зүгээр ихний ээлжинд тэрийг бол ингээд шудраг байх гэж болж байна. Хүлийн зөвшөөрөд тий. Тэгээ сайжруулах сайн чанараа алдахгүй байх хэрэгтэй. Тий. Нөгөө жилийн эцээр айгүйх зардал гардаг гэд тэгээ ботсон чинь нэрээ яг тийм за ингээл нүрэ бодуулахаас эхлэлтэй плаж авах тэгэл ингээл такс одоо шинэ жилд орохдоо такси тухтаа ингээл очихгүй тулд газ гээл хамгийн үнэтэй таксигийн дуудчихдаг ч юм уу тий. Тэгээ ботсон чинь нэрээ 12 сард айгүйх мөнгө үрчдэг юм байна. Тэгтээ тэдэр нь одоо ингээд
нэг яг амьдрал хэрэгтэй үгүй бол бас үгүй. Энэ одоо хөөрдөг юм болов эсвэл он гараад юм өөр болно гэж боддөг юм болов яа тэр зарлаа хаанаас болоод байгаа юм? Мэдгүй байгаад байгаа байхгүй бас. Тэгэхээр чинь тэгэхээр бас сарын чинь орлогонд болоод байна гэсэн. Болоод байгаа. Гэтэ бас тэгж өрөхгүй байв. Яг нэг өгөөжгүй байгаад байгаа болохоор. Тэгээ бас яг ингээл төрсөд өмөртөөс харуудад тэгдэл байх л та. Гэхдээ нөгөө тэр нэг судалгаа уншсан юм а чи шинэ жилийн саруудад хамгийн их зардал гардаг. Яагаад дахиад зардал гараад байгаа систем чинь одоо нэг Америкийн систем чинь тэр штэ одоо нэг юунаас Black Friday-аас ахуулаад энэ Christmas дэлгүүрсэх гэдэг чинь өөрөө Америкийн бүр энэ дэлгүүрийн системийн хамгийн том мөнгө эргэлдүүлж байгаа сар чинь тэр ахгүй юу. Тэнгууд дэлхийд даяараа тэрийг дураагаал ингээл нэг шинэ жил одоо хамгийн их одоо ингээ хямдрлууд болж байгаа юм чинь тэр үеэр юм аавь те ингээд одоо шинэ жил болж байгаа юм чинь тэр үеэр л ингээд нэг юм хяналтгүй зарлууд аяг гардаг. Тэгээ тэрнээсээ болоод Америкийн эдийн засаг ч гэсэн аяг хүнд байдалд орж мордог юм одоо хүмүүс нь те ингээ мөнгөгүй болоод нэг сар чинь ингээд бүгдээрээ хүслээ биелүүлж чадахгүй дээр бүгдээр гацаа гэртээ бийждэг шүү дээ тий. Тэгэхээр ингээд тэрэн дээр яг нэг яг залуу хүмүүсийн хувьд нэг одоо нэг хит хитэн шинэ жилийг туулж үзчихэж хүн чинь ямар хэмжээний зардал гарч байгаа юм бэ? Үнэхээр энэ хэрэгтэй мөн хэрэггүй мүү гэдэг мэддэг шүү дээ. Тэгэхээр залуу хүмүүсийн хувьд бол эхний 3 4 жил одоо тэг өрөнд ороод тэрийг хийх хэрэгтэй байна. 30-аас дээш болоод эхлэх юм бол угаасаа тийш шийдвэрүүдээ гаргаад би энэ орхоорхгүй гэдэг ялгаа гаргаад ирнэ. Зөвхөн мөнгөгүй байж харин зээл авч шинэ жил тэмдэглэн гэдэг бол шалгахгүй. Тий, мөнгөгүй байж шинэ жил тэгснээс зөвхөн нэг жилийнхэн зураг өгөхгүй өнгөрөё гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр зурагтаа гой баймаар байгаа даа бол хамгийн бага зардлаар яах вэ гэдэг. Тэр одоо нэг мейкапныхаа энэ мөнгө ингээ өвчийнхний хооронд сурчвал тэр чинь аюух зардал хэмнэж байгаа шүү дээ тий. Нэг удаагийнхаа мейкапаар л зүгээр бүх шинжилгүүдээ бүх насныхаа бүх шинжилгүүдийг төлчихнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар зөвхөн нэг байнгын давтамжтай гардаг зардлуудыг өөрсдөө сураад ур чадвар болгочих болно шүү дээ. Тийм бол сэтгэл зүй арай 50 тийм нэг мөнгө үрчээд зээл тавьчаад тэрэндээ шаналаад одоо бол бас баяр байхаа болчих шүү дээ. Нөө одоо аялалч байна уу ямар нэгэн худалдаж авчин дараа нь төлөхдөө тэр маань ямар сэтгэл ханамжтай байсан бэ гэдгээрээ төлдөг гэдэг байна шүү дээ. Хэрэв аялал гоё байсан бол өөстөө нэр гоё аялалаас учраас би мөнгө төлнө. Нэг утас авсан ч утас налга болчвол бас яаж энийг чинь төлнө тий гэл ингээл байнга ингэж уураа бартах ч юм уу. Тэгэхээр тэрэн дээр харин зээлийн асуудал чинь өөр аюу ноцтой учраас зээл авч баярлна гэдэг бол шалгах. Нэг ийм юм байдаг шүү дээ. Одоо ядраад үнэхээр би энерги болчиход тах чинь хүмүүс өөрөө нөгөө яа би залах байна. Өнөөдөр заавал дуусах энэ төрөл өөртөө командлт шүү дээ. Одоо чинь би тэгдэхгүй ёо энийг би өнөөдөр хийхгүй бол бүр арай бүр яатсан юм бэ гэд бүр ингээ гайхаад тэгэнгүүтээ сүлрэг өөрөө за би залах болчих. Би угсаал залах болчих. Би үс ингээ хөдөлмөрч интервал байгаагүй юм байна. Тэр үед бол ингээ зүгээр нөгөө хэрэгтэй учраас хийцэн. Одоо ингээ юмнууд нэг жоох уучраа болсон чинь би залхуураад эхэлчихлээ гэж би боддог байхгүй. Тэгэхээр залхуур л ядралт хоёрт одоо ингээ ялгаа гэж байх уу? Залхуу хүн бол ингээ нөгөө хийчих болохоор мэдгүй одоо сүлрэг залхуу гэдэг үгний утгаа ойлгох байна. За залхуу гэдэг чинь тэр нэг юм хойшлуулаад байгаа хэлээд байгаа мó огт хийхгүй байгаа хэлээд байгаа мó? Ер нь хийхгүй тэгэл хойшлуулаад ингээл ялгаатай. Тэгэхээр эн чинь ингээд нэг юм зөндөө олон ялгаатай байгаа сте тий. Тэгэхээр тэр одоо анханасаа залхуу байсан уу үгүй юу гэдэг чинь одоо хүн зоригтой байгаад хүсэл тэмүүлэлтэй байвал нэг тэр залхуу гэдэг зүйл байхгүй. Угаасаа нэг энэ зүйлийг хийгээд дараа нь ямар үр дүн гарах юм гэдэг мэдчихэж учраас хүн болгон хүсэл тэмүүлэлтэй багтаал хийж байгаа. Нэгдүгээрт нь яаж залхуураад байгаа юм гэхээр тэр нэг амарч чадчих гэнэ үү гэдгээс чинь шууд хамаарна тий. Амарч чадахгүй байгаад угаасаа бие физиологч ямч ирч хүчгүй байгаа учраас босч ирэхгүй байна. Тэр чинь бол залхуурал биш шүү дээ. Тэр чинь бие физиолог ачааллаад байхгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт нь чи дээр байнга хийжсэн ажлаа хийгээ сурцсан байна гэсэн үг байхгүй. Одоо хэрэв би чинь хийхгүй ингээд нэг залхуураад байгаа бол тийм ингээд байнгын хийдэг ингээд тогтмол хийдэг ажлуудаас хүн заримдаа залхаад шинэ юм дээр илүү их ингээд ач холбогдол өгөөд шинэ нэмэлт толгойг нь ажилуулад байгаа учраас ингээд сонирхолтой санагдаад ялангуяа ADHD-тэй хүмүүсэн дээр тэгдэг ингээд шинэ юм л хийж ийл гоё тэр нь сонирхлыг татаад хуучин ингээд байнгын тогтмол хийгддэг юмнуудыг хийхээр ингээд яа ямар сони юм бэ гэдэг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүдийг бол би зүгээр ингээд нэг юм хоёр шинэ ажлынхаа хооронд голоор нь хийчдэг. Одоо нэг юм тий шургуулчтай дундуур нь тэгээ нэг хүнтэй уулзах тэрний дараа нэг юм шин зүйл хийх ёстой байлаа нэг дунд нь надад нэг цаг 30 минут ажил гарлаа. Тэгвэл тэнд нэг юм нэг тогтмол хийдэг нэг юм байж нэг ингэдэг гэс хийчдэг. Тэгээ нэг хийгээ дуусгах нь чухал болохоос тэрэнд нэг амар шин зүйл бодож байгаа юм шиг цаг гаргаал бодоол төлөвлөөл толгой тарих ажиллуулаад байгаа шаардлагагүй шүү дээ чинь зүгээр хийгээл дуусгачих зүйл байгаа байхгүй. Одоо нэг бичээ дуусгачих хэвээр нийтлэл байгаа ч юм уу тий. Тийм тайлбар байлаа автомат байж гэдэг юм. Тэгээ тийм юмнуудыг ингээд зүгээр бас дахиад нэг өөр арга нь хувааж хийх хэрэгтэй.
Тэрнээс биш нэг доор нь ингээл 15 хуудас нийтлэл бичнэ гэж байхгүй шүү дээ. Хуваагаад эхний 3 хуудсыг нь одоо биччихээ тэрний 1 цаг 30 минутанда хий тэрнийг нь за дахиад 2 өдрийн дараа чагт нь хий гэдэг ингээд 4 өдөр хуваагаад цаг 30 минут гаргачихдаг. Тиймэрхүү ингээ гоё цаг хугацаан дээр ажиллаа ингэж гоё тохируулж холбож ингэж нэг эн тент ингээ чимэглэл гоё шүү дээ. Тийм ээ. За энэ жил одоо яаж өнгөрсөн одоо дүүрчтэй одоо өнгөрсөн нийт өнгөрсөн хянахгүй. Тэнгүүт одоо ингээд нэг энэ жилийн эцсийн төгсгөлөөр нэг өөрийнхөө одоо сэтгэл зүйд одоо ингээд зориулаад ч гэх юм уу цаг гаргаад нэг жоохон эерэг өөрчлөлттэй байя гэж бодож байгаа хүмүүсэж болно шүү дээ. За би амар хэтрүүлж бодд юм байна. Би амар эргэн тойрныхандаа түүг утцсан юм байна ч юм уу те. Эсвэл би хитрхи ихнийг туйлширсан байна гэдгийг ойлгоод за одоо нэг эмэг цэгцэндээ орё гэж бодож байгаа та ямар зөвлөгөө өгөх вэ? За тэгвэл эх жилээ төлөвлөж байгаа шүү дээ тий. Тэгэхдээ 1-р сараас эхэлж биш 12-р сараас эхэлж төлөвлөгөөрөө гэж хэлнэ. Одоо 2026 оны 12 сарын 31 гэхэд юу хийчихсэн байх. Одооноос 1 жилийн дараа гэхэд те ямар байхыг хүсэж байгаа. Гэдэг дээр ингээд гэдэг дээр одоо нэг жилийн дараа шүү дээ 365 хоногийн дараа шүү дээ. Тэрэн дээр ингээд нэг юм бодиттой төсөөлөх хэрэгтэй. Хүн нэг юм нэг хоёр зүйлийг л амжуулж чадна. Тэрнээс ч тэр хүслийн 15 жагсаалт чинь бэлгэд хэцүү шүү дээ те. Нэг юм уу хоёр зүйл дээрээ за би одоо би физиологийн хувьд нэг юм болцсон баймаар байна. Харилцаан дээрээ би нэг юм болцсон баймаар байна. Ядаж нэг юм хүүхдээ загнахгүйгээр тэг ингээ ярьчдаг болмоор байна гэдэг ч юм уу нэг юм 2хан даалгавар өгөөд за макс та 4хан даалгавар өгөөд тэгээд тэрний дараа яах юм бэ гэхээр 3 одоо 12 сарын 31 гэхэд ийм болцсон баймаар байвал энийг хийхэд бол 11 сарын 30 гэхэд юу ийдсэн байх вэ? Энийг хийхэд бол 10 сарын 30-нд юу ийдсэн байх вэ? Энийг хийхэд бол 9 сарын 30-нд юу ийдсэн байх ингээд ингээ тойроод тэгээд 1 сарын 30-нд юу ийдсэн байх ингээд чинь нэг юм жижигхэн болж ирнэ. Тэгээ тэрийг 1 сарын 1-ээс тий тэрийг л 1 сартаа хий. Одоо ингээд энэ том байсан юмудаа жижигрүүлсээр ингээд жижигхэн болгож байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар нэг угаасаа л шинэ он гэхээр нэг шинэ зүйл нэгдэж байгаа учраас бид нар ингээд хамгийн том зорилго ингээд хариу үйлдэлээр шууд гарч ирдэг. Тэнгүүд тэрийг 1 сарын 1-нд тавьчихдаг байхгүй. Тэнгүүд тэр чинь ингээд ийм том байснаа явцын дунд жижигсээр ингээд ирэнгууд өнгөрсөн жил би бол ийм том зорилготой байсан. Яагаад ингээд ийм жижигхэн бэлдсэн байгаа ингээд байгаа чинь тэр байгаа байхгүй. Тэрний оронд яг эсэргээр нь хийгээд 12 сарын 31-нд ийм том зорилготой байна. Тэхийн тулд ингээд жижигсэраад 1 сарын 30-нд гэхэд энэ жижигхний л хийсэн байх болох юм байна. Би зүгээр жинтл ятдаг болсон байж болоо юм байна те. Би зүгээр л нэг номоо бичих байгаа бол эхний нэг 10 хуудсыг бичсэн байж болох юм байна. Би зүгээр хүүхдтэйгээ сайхан харилцаж байгаа бол те ядаж эхний ээлжинд 0 арахт нь уурлахгүй л байж болчих юм байна гэдэг ч юм уу нэг ингээд нэг жижигхэн бас эхэлж байгаа. Тэгээд жижигнээр нэмээд. Бид нар нэг ингэдэж тий. Би ч одоо бүр тэгэхээр болцсон л нэг чадахгүйсээр хагаад яг дасгал хийн мөнгө хадгална, эрүүл хооллно гэлтэй. Өдөрт орой 10 цагаас орондоо орно, сошиал медиад хит цаг гарахгүй гэснэ. Ингээл тэдэн орноор аялна гэлтэй. Ингээ бичдэг байхгүй. Гэтээ энэ ингээд ягаад чи ингээд нэг хутлаа мэдрэмж төрөөд нэг чи сэтгэл зүйн угаас хүлээж авахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр заавал тэгж бичлээгээ тэр зорилготоос хүрнэ гэсэн үг шүү дээ. Гэтэ бид нар яг рефлексээр дандаа тийж юм бол ингээд ер нь хараа биччихсэн нь зүгээр. Зүгээр бичгтээ 1 сарын 1-ндээ хийж эхэлнэ гэж биш. Энийг 12 сарын 30-нд ингээд хийчихсэн байна. Тэгэхээр ч ингээд одоо жилийн зайг байна шүү дээ. Тэгэхээр ингээд хамаагүй ууж болж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө л энэ жилийн хугацаанд би энэ 3 зүйлийг хийцэн байхад л болно шүү дээ. Тэгвэл тэрнийхээ төлөө юу хийх юм бэ гэдэг ингээд явж байгаа байхгүй. Бичих нь айгүй чухал. Зүгээр ингээд жоохон зорилго чинь чамд жил байгаа шүү гэдэг мэдрэмжтэй байх нь чухал. Тэгээд бичгтээ харин нэг ингээд ийм 10 биччихээр чинь л ихтэй даа. Хүн чинь жилд нэг 2 л зүйлийг хийж амжуулж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээрээ ингээд нэг ядаж 2 бодит тэр оройны цаг хугацаа одоо интернет орн морн гэдэг чинь бол тэр чинь их хвчлэн зориг биш шийдвэр. Тэр чинь их зориод ах юм байхгүй шүү дээ. Зүгээр тийм ээ. Орой тархиа амрааяа л гэдэг шийдвэр байхгүй. Тэгээд үнэхээр энэ бие физиологи тархийг хөндлөж байгаа хүн бол угаасаа 8 цагаас хойш ямарч тэгж ажилд ингээд цаг хугацаа зориулахгүй. Тэр чинь бол зүгээр бие физиологийн амралтын цаг болчихж байгаа байхгүй. Үнэхээр тэгээд бүтэн амарсны дараа өглөө угаасаа 7 цагаас ахуулаад сэрэл 8 гээл 9 гээл ажлын ирч хүчиж ороод ирчих жоохгүй 10 гэхээс ингээд жихэн бүтээмжүүд чинь гараал тий. Тэгэхээр яг ингээд бие физиологитой тохируулж ажиллаж амьдрна гэдэг чинь өөрөө насан туршийн зорилго. Тэгээд тэрний төлөө ухаалаг байгаагийн хинжим. Тий, маш ухаалаг. Тэгээд тэрний төлөө жижиг шийдвэрүүд бид зүгээр гаргаж байгаа. Тэр яг хэдэн цагт унтдаг байх юм тий. Орой шөнийн 9 цагт нэг илүү ажлын мессеж явуулаад ах юм уу гүм үү тий. Тэр нэг юм ажлаас олж ууралсан хүний уурыг өөртөө бодож 2 хоног болох юм уу болохгүй юм энэ гэдэг чинь зүгээр л тэр ажлаа яаж хийх юм бэ гэдэг зөв шийдвэрүүд авахгүй. Тийм шийдвэрийг бүтэн жилийн туршид яаж гаргаж болно шүү. Тэр чинь нэг зориод ах юм байхгүй. Зүгээр тэр 3 удаа явмаар нь удмаар нь гэдэг чинь гэсэндээ яг сард хэдэн төгрөг хадгалж
чадхайтай чинь шууд холбоотой шүү дээ. Тэгэхээр ингээд нэг 31 гэхэд ингээд явцсан байна. Тэгвэл би ядаж 5 сард нэг явна, 10 сард нэг явна гэж бодож байгаа бол за тэгвэл би ядаж сард ингээд 300 сая төгрөг хадгалах хэрэгтэй юм байна. Билет авчи энэ төр гэдэг. Би нэл билет авахаас л бүх юм хэлдэг шүү. Харин тий. Авцсан байхад яг тийж явна шүү дээ. За ингээд сая өнгөрсөн жилд ингээд нэг хүнтэй муудсан байл л да тий. Эсвэл одоо хүн гомдооцсон бай. Эсвэл өөрөө гомдсон бай. Ингээд нөгөө хүн гомно гэдэг чинь сайн гунхтай зүйл шүү дээ. Тэгэл ингээд энийг одоо тавьж явуулаад одоо ингээд жоохон хөнгөн шинэ оны эхлүүлсэн дээр шүү дээ. Ер нь бол ингээд одоо 31-ийн тэрийг ингээд бодвол энэ жил ёо өстой сугарлаа шүүгээ сууж иж болохгүй шүү дээ. Тэрийг одоо яваханд бол бид нар одоо заавал сэтгэл зүйчд хандах ёстой юм уу? Эсвэл өөрөө өөртөөгөө өстой нөгөө хүн дээр очиж ярих ёстой юм уу? За би нэг юм асууж байна. Яагаад ингэ гомдол гэдэг сэтгэлийн хөдөлгөөн одоо чамд ингэ өнгөрсөн жил үүссэн гэж нэг сайхан үүссэн тий за нэг 10 сард үүссэн байж бодол та. Яагаад ингэ он гарангууд энэ алга болцсон байх ёстой гэж бодод байгаа юм. Мэдгүй харин одоо ямар ч жилэл амар 50 л байчмаар байна гэсэн юм юмтай уралдаад байгаа юм шиг юм сонирм мэдээ. Энд чинь ингэ биен дээрээ тохируулж шийдвэр гаргаад байгаа мó чиний зүгээр тархины ч хүсэл юм уу? Бас тийм ялгаатай. Би нэг би физиологтой тохируулж амьдраа гэдэг чинь гомдол гэдэг мэдрэмж үүссэн бол эн чинь алга боллоо нэг жил. Алга болно гэдэг чинь уучлал гэсэн үг биш шүү дээ. Зүгээр тэр нэг юм одоо trigger гэдэг юм ингээд гарч ирээд байдаг байхгүй тэр хүнийг харахаар ч юм уу бодохоор ч юм уу те ингээд тэр зүгээр нэг гарч ирж байгаа өдөөлт нь л зүгээр явсараа багасаал гарч ирэх болно гэсэн л үг болохоос чи тэр хүнд гомцсон гомдол чинь нэг насан турш ер нь бол нэг алга болоод нэг хүнийг уучлж өшөө чамаг тийм нэг хүлээд хэрэггүй. Чи одоо ер нь хорвол хийдэр тэгэж нэг гомдол болгоныг ингээл мартна гэхээсээ илүү зүгээр өдөөлт нь буурчиж байгаа байхгүй юу? Тэрний ингээд нэг бол тэр хүний өнцгөөс нь харж ойлгож хүлээж аваа за намайг гондохоос өөр аргагүй байсан юм байна гэдгийг хүлээж авч чинь дээрэс нь өдөөлт нь буурчиж байгаа л тийм процесс. Тэгэхээр чи ингээд 3 сар гомдож байсан. За одоо ирч жил гомдмооргүй байна гэдэг чинь харин бие физиологтой тохируулж амьдрахгүй ингээд хүслээрээ бие физиологоо захирах гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэр чинь сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйл чинь үүссэн бол одоо шил хайр дурлал гэдэг мэдрэмж үүслэе тий. Тэгсэн чинь тэр бүтггүй хүн дурлцчихэ 3 сарын дотор би одоо алга болгомоор байна. Гэдэг л чи одоо болохгүй шүү дээ. Тэр чинь ингээд тэр хайр дурлал гэдэг зүйл чинь биенээсээ гартлаа жил хагас 2 жил болно шүү дээ. Тэгээ тэр хооронд тэгэл хямраал, гутраал, гомдоол ингээл тэгэл явна шүү дээ. Тэгэл туулна. Тэгмэд ийм хүн байвал яах вэ? Аим хөөр зээлтэй. За. Тэгэд ингээд ажил нь ч их болж өгөхгүй. Гэхдээ хостелс нь бол нэг айхтар ингээ унаад ингээ амар depressed юм байхгүй. Гэтэ ингээ тэр ингээ ихтэйхэн шиг шийдчихъя гэж бодоод шийдчихъя гэж бодоод ингээ алхам бичээ хүн одоо эхлээс сэтгэл зүгээ бэлдэж тэр асуудлын ард гарна шүү дээ хүн чинь. Өөрийнхөө асуудлыг давах гэдэг байгаа мó тэр хитрхийн амар тайван байгаад байгаагаа хөдөлгөөнд оруулах гэдэг юм аа. Тэр мөнгөний асуудлынхаа ард л гарцсан л дээ шүү дээ. Ер нь амар тайван хөөцөлжсэнээс яг ингээ нөө жилийн зэрэг хүмүүс одоо магадгүй их мөнгө цуглуулаагүй дээ ч юм уу те эсвэл ингээ өөртөө ингээ нэг шинэ он гаргаж байгаа гэдэг мэдрэмжэндээ ч юм уу ингээ жоохон нэг ахуйтаа ойрхон улсууд тэгж боддог юм шиг санагдсан. Тэгэхээр тийм хүмүүс одоо ингээд яавал зүг одоо гаргалгаараа төхөх вэ гэж. За маш их өртөө хүн байна штэ. Тэр өртөө болсон шалтгаан гинтхэн нэг өдөр ингээл үр аваад болчоогүй. Тэр ингээд өнгөрсөн 5 жилийн турш ер нь мөнгөтэй харилцдаг харилцаа тийм гэсэн үг байхгүй юу? Мөнгө хэрэгтэй болохоор хүнээс мөнгө зээлчдэг, амар их өртөө мөртөөсэн чамаагүй ингэчдэг. Тэр шийдвэр гаргахад нь өөрөө маш аюултай байгаад байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд олон өрнүүдийнхаа хамгийн их өртөө үүснэ. Одоо энэ санхүүч нарын зөвлөгөө шүү. Хамгийн их юутаагаас нь хамгийн өндөр хүүтэйг нь төрүүлж дарах хэрэгтэй. Ерөөсө тэр их хэмжээнөө бага байна уу хамаагүй. Одоо банк бус санхүүгийн байгууллагаас авч байгаа зүйлүүдийг хамгийн түрүүнд дарах хэрэгтэй. Яг тэр чинь өөрөө сар болгон хамгийн их ингэж нэг өөрөөс чинь мөнгө авч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэж дарсаар байгаад ерөнхийдөө одоо их мөнгө бол 2 жилийн хугацаанд 3 жилийн хугацаанд гэхэд тэр мөнгнүүдийг дарна гэсэн ингээд зорилготой болох хэрэгтэй буюу мөнгө яаж хэрэглэх юм, яаж хадгалах юм, мөнгийг яаж олох юм, мөнгийг яаж хүнээс мөнгө зээлэхгүй амьдрах юм гэдэг дээр маш бүр чанга хатуу өстой жинхэнэ зорилготой болно. Тэр өстой жинхэнэ зорилго. Тэгэд энэ мөнгөтэй холбоотой чинь зөндөө олон үйлчлүүдийг буруу хийгээд байгаа учраас тэр өөр цууларч байгаа байхгүй. Тэр буруу хийгээд байгаа хит их сурулж байгаа 2 3 ч юм уу те. Тэр 2 3 дээр шийдвэр гаргаад насан туршдаа тэрийг хийхгүй байх хэрэгтэй. Тий. Тэрнээс одоо юу гэдэг нэг те өрнөөсөө гарах тийм армаа тийм байхгүй. Ерөөсө мөнгийг тэр олж байгаа, зарцуулж байгаа тэр 2 арга дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэр шийдвэр үүдл тий үргэлжлэн бол одоо үргэлжлэн байха болдог ч юм уу тий. Шийдвэр үрдэг бол одоо юунд мөнгө өрөөд байгаа ч юм уу тий. Одоо заавал авах гээд яах тий. За тийм үү ерөн санааг ойлгоцсон.
Ойлгосон тий. Одоо жишээл би нэгс ингээл CEO орж кофе уудаг хамааталтай. Ядад ямар ч хэрэггүй ачаал тийш орж мороод тий ямар нэг юм авах хэрэгтэй тий. Би одоо тэр CEO-д өртөө ч юм уу хаашаа тий. Гэтэл яг тэр шиг бид ингээд тодорхой нэг дэлгүүрээс хамааралтай, тодорхой нэг хоолны газраас хамааралтай, тодорхой нэг бүтээгдэхүүнээс хамааралтай, тодорхой нэг юмнаас хамааралтай байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг харин тэр мөнгө олж байгаа, зарцуулж байгаа хоёр зүйл дээрээ буруу хийгээд байгаа юм зөв болгоо. Тэрнээс өрчин чухал биш. Тэр нэг анхны тэр хоёр үйлдэл дээрээ зөв болгочих юм бол өрчин угаасаа явандаа ингээд дарагтай авчихна байхгүй. Яг л олж бас чадж байгаа юм чинь дээш нь дарна тий. Гэхдээ олно гэл өөр авсан бэлгүүд дийл тавьдаг бэлгүүдээ. Одоо хань тэр бодол чинь бас жишээл алдаатай байгаа юм тий. Одоо жил ирэх тусам миний орлого нэмэгдэнэ гэж бодонгуудаа 2-3 газраас зээл авчиж байгаа чинь тэр бодол чинь жишээл алдаатай байгаа байхгүй. Тэгэхээр яг бодит байдлаар харна. Нэг яг өнгөрсөн жил ямар байсан, 2 жилийн туршид миний санхүү ямар байсан, үнэхээр миний бодож байгаа шиг 100% нэмэгдээд байгаа мó, 5-5% нэмэгдээд байгаа мó гэдэг юм аяг харна гэсэн үг. Одоо энэ одоо та яаж хүлээж авах тэрүүгээр л хариулаарай заа. Шинэ онд заавал шинэ хүн болох хэрэгтэй юм уу? Үсэ болохгүй үстэй тий одоо би л ингээд өдрөөлөө өөрчлөгдөж чаалаас бид нар нэг одоо ингээд эргэж илрүү ингээд бүх юм ингээд шилжүүлдэг штеп. Аа тодорхой ажлын хувьд бол байж болно тий. Би сард нэг ширхэг юм хийнэ гэвэл тэрийг ингээд гэтээ одоо энэ тархитлагаараа л хийн штеп. Тэгвэл ийм хийцвэр ойлголтоор бид нэг шинэ хүн болно гэл нийтээрээ яг маадраад өнгөрдөг бол өөр. Нийтээрээ тийм юмд руу ингээд ороод тэгээ тэрэндээ хүрэхгүй болохоор сэтгэл санаагаар бүгд унаад хараагүй гонхтой. Бүгд унаад байгаа бол биш шүү. За тэрийг хараа шинэ хүн болно гэж зорилго тавьсан. Жинхэнэ зорилго тавьсан. Тэрнийхээ төлөө би ингээд жингээ юм болгоно, хоолныхаа хамаарлыг юм болгоно тий. Ажил хөдөлмөр төр юм болгоно гэд ингээд үнэхээр ингээд одоо тийм өндөр хэмжээний зорилго тавьж байгаа хүмүүс ч ерөөхдөө бол нэлээд ингээд хэцүү сэтгэл гутралаас гарч ирэх гэж оролдож байгаа хүмүүс аахгүй. Тийм хүмүүс жишээлбэл тийм их зорилго байж ээж тэрнээсээ гарч ирдэг. Тэгж байгаа тохиолдолд тэр хүмүүс шинэ хүн болно. Яг тэр нэг одоогийн байгаа нөхцөл чинь айгүй хэцүү байгаа учраас би тэрнээс энэс ямар нэгэн байдлаар би гарна тий дахиж би ингэж мөнгөгүй хүүхдүүдэд өсгмөөргүй байна гэдэг чинь ингээд шинэ хүн болох маш их хэмжээний ирч хүч зорилго хүнд өгдөг байхгүй. Тэгж байгаа хүн бол шинэ хүнээ болно. Тэгэхгүй одоо шил чамд бол нэг тиймэрхүү юм байхгүй тий би ирчил би яг л хэвээрэл ээж штэ гэж байгаа бол үгүй тий ирчил хэвээрэл байна. Тэр нэг яг тухайн хүн болгоны амьдрал өөрөөр учраас эрх чөлөөг нэг яг үүнээс цааш миний амьдрал шал өөр болно гэж байгаа хүмүүс бол яг тийм л байна. Зүгээр миний амьдрал ерөнхийдөө л нас мөштэй иймэрхүү байна гэвэл бас яг тийм л байна. Тэгэхээр нэг аль одоо чинийхэн энэ жил жишээл 50 байж байгаа бол тэг тодорхой хугацааны ингээд нэг хүний сэтгэл готролд орох үед энэ ирж мэрхээр за эрх чөлөө би үнэхээр сэтгэл готролгоо амар тайван амьдармаар байна гэд шинэ хүн болох зорилго бас гарч иж болох байхгүй. Тэгэхээр ингээд нэг тодорхой л байх хэрэгтэй юм байна. Тий, хүн болгоны өөр учраас эрхчил ямар баймаар байгаад байгаа тэр чинь хүн болгоны өөр нь биелэн. Тэгээ шинэ хүн үнэхээр болох хэрэгцээтэй байгаа хүмүүс болох хэрэгтэй гэж би хэлнэ. Шаардлагагүй бол нэг хоёр үйлдэлээ өөрчлөө. Ялангуяа хамааралтай үйлдэлээ өөрчлөө. Юунаас хамааралтай? Одоо тэр нэг юм тэ хоолны газраас хамааралтай байгаа мó, тэ мөнгөөр хамааралтай байгаа мó, эсвэл хүн цагны хамааралтай байгаа мó, эсвэл тэ ажлын хамааралтай байгаа мó, нэг юунаас хамааралтай байна? Ядаж хүний жилд нэг юм уу хоёр хамаарлаасаа гардаг байвал тэр ингээд бүр амьдралын хамгийн том зорилго билж байна гэсэн. Яг тэр чинь ингээд насан туршдаа үлдчихэж байгаа байхгүй юу? Хүн одоо шил тамхины хамаарлаасаа гарлаа, ажлаа хэтрүүлэн хийдэг хамаарлаасаа гарлаа, хүүхдэд загнах хамаарлаасаа боллоо, тэ огт юм сурдаггүй байсан хүн юм сурдаг болъё. Ингээд одоо юм мэдлэггүй хамаарлал гэж бас байна шүү дээ. Оо надад тэр чирэггүй, энэ чирэггүй би уусаа бүгдийг мэддэг гэдэг чинь ч гэсэн ингээд юм сурахгүй байх хамаарлаа байхгүй. Тэрнээсээ гараад юм сурдаг болоод уншдаг болно гэдэг чинь хүртэл юу ингээд хүний амьдралын насан туршдаа үлддэг зүйл. Тэгэхээр баг миний бодлоор тэр зорилгоод биелэх болох үнэхээр гоё л доо. Гэхдээ нөгөө талдаа насан туршдаа байлгах одоо байгаа ямар нэгэн буруу хамаарлаасаа гараад насан туршдаа тэрийг зөв болгож хийн гэдэг бол ингээд бүр яг өөрөөртөө өгч байгаа юм бэлэг. Бас яг тийж бодохоор нэг амар хэцүү бас санагдахааргүй юм. Тий. Энийг зөв насан туршдаа хийчих. Одоо шил над дээр нэг юм жишээс аахгүй би ингээд нэг монголчууд маш их ингээд цовингийн хамааралтай аахгүй. Би ингээд амар сонин сонсогдож магадгүй. Гэхдээ ингээд үнэхээр цовингийн хамааралтай. Гэхдээ тэрийг ингээд шүн нийдэн гутаа жингийн хувьд чинь асуудалтай тийм үү гэрээсээ гарахгүй тийм үү өөртөө итгэл нэмэгдэхгүй тэгээ би ингээд явсараа та цовин идэхгүй амьдрыг гэхээр гэдэг битгий чадахгүй гэд ингээд нэг тэр өрдөөсөө л амьдралд байж болохгүй зүйл гэж бодож байгаа байхгүй тэгэхээр бид нар ингээд нэг сонин юмнаас хамааралтай одоо ингээд монголчууд бол тэр чигээр ингээд хойны чансан махны хамааралтай заяа ингээд бүгдээр тэрийг идэхгүй амьд чадна тэр бодож чаддаггүй тэгээ гэтэл тэрийг ингээд хизээ идэх ямар татамжтай идэх тий аль улиралд идэх өдөр алга идэх ах юм уу 7 хоногт нэг удаа идэх юм уу тий ингээд үнэхээр шинэ мах гарахаар нэг тийм үү гэдэг чинь ингээд ядаж хооллох соёл гэдэг чинь хүртэл ингээд бид нар чинь өөр ингэсэн
одоо энэ нүүдэлчин артын соёлтой хүмүүс шүү дээ. Тэрнээс л ингээл нэг огт соёлгүй гарууд л ингээл дураараа гэр гэрчтэд дөрөн зохиод байсан бол биш шүү дээ. Тэгэхээр ингээ яг нэг юунаас хамааралтай байгаа юм бэ? Би энийг яагаад хийгээд байгаа юм бэ гэдэг мэдээд насан туршдаа энийг хийхгүй гэвэл би яаж амьдрах юм бэ гэдэг тэр төсөөлөл маш чухал. Тэр юу нэ чухал. А тэгээ дээрэс нь эрэгтэйчүүдэд нэмж хэлэхэд нэг урт наслах төсөөлөлтэй болох хэрэгтэй. Ер нь бол одоо эмэгтэйчүүдэд бол байдаг. Би бол урт наслан гэдгээ бол эмэгтэйчүүд ингээд эмэнэртэйгээ өссөн учраас тэр чинь аюу ойлгомжтой, харцсан учраас ойлгомжтой. А эрэгтэй хүмүүсийн хүүхдүүдийн хувьд ч насан турш хүмүүсийн хувьд ч өвөөтэйгээ өснө гэдэг чинь аюу ховор штэ. Бараг тийм цөөхөн ер нь л өвөнөртэйгээ өссөн хүн ховор. А тэгэнгүүт ингээд нэг юм би урт наслан гэдэг төсөөл бидний нэг үл хумсарлах хэсэг ер нь их байдаггүй, нэг ихтгэл их байдаггүй. Одоо чиний эдгээр нэг жилийн төлөвлөгөө гаргад нэг ихтгэл төрдгүү гэдэг шиг яг нэг юм эрэгтэйчүүдэд нэг юм урт наслан гэхээр нэг юм холын юм шиг сонсогдоод байдаг байхгүй. Тэгэхээр залуу хүмүүс бол одоо тэ 40 настай хүмүүс 50 60 настай хүмүүс ингээд 80 наслан тэ 90 наслан би одоо ийм урт наслан энэ төр гэдэг тийм уужуу сайхан тийм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгжээж л бид нар тэр насан туршийнхаа үйлчлүүдийг зохицуулна байхгүй. Тэрнээс яг ийм жилийн эмч нь бол нэг тийм бас тийм чухал биш шүү дээ. Ингээд нэг гоё нийлээ тэр 12 жилдээ би яг ямар эрүүл сайхан амьдрав гэдэг нэг энэ чинь бид нар нэг 6 7 12 жилийг өнгөрөөж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр нэг багц 6 7 багцтаа л ямар шохон байх юм гэдгийг хараад тэгээ жилийн юмнуудаа л ерөнхийд нь хараад ингэчүүл айгу зүгээр. Тэрнээс одоо ингээд энэ жил нь амар мундаг басна эргэжлэн сэтгэл готролд ороод тэгээд дараа жил нь амар хөнгө болоод тэрний дараа өрөнд ороод ямар ингээд тэр нь чухал биш, доктортой байх нь чухал байгаа байхгүй. Ингээд ямар ч зүйл нэг чухал одоо чинь ингээд санагдахгүй байлаа гэж бодож тэ заах болно дөө тиймдээ тэгэл нэг иймэрхүү юм хэр за гайгүй дээ тэгч тийм дөө энэ нэг иймэрхүү анзааны дөө гэл юу ч нэг чухал санагдахгүй. Энэ одоо ингээд хинэггүүтээд ингээд тэ ингээд эсвэл ингээд өөрийгөө зүгээр худлаа ингээд амар тайван байгаар хуураад байгаа хэлбэр үү? Эсвэл одоо даалт сэтгэл готрлын хэлбэр үү? Бэж болно. Тэ. Ер нь ингээд альва зүйл сонирхол ингээд өнгөлөг байсан өнгөлөг биш болоо тий сонирхолтой байсан сонирхолгүй болоод тий одоо жишээлбэл ингээд нэг юм бүх хүмүүс энэ төр гэж ярьж эхлээл тий нэг бүх хүмүүс л сүрэг юм шиг энэ төр байгаад байвал энэ урт хугацааны ажлын халшрал байж болно. Дээрээс нь ингээд сэтгэл готрлын шин шимдэг байж болно. Одоо жишээл ингээд ажил хөдөлмөртэй холбоотой ингээд зөндөө олон төрлийн хүмүүстэй уулзч штэ тий тэр болгоноос ингээд сэтгэлээр унах мэдрэмж тий ингээд айгүй их өндөр итгэлтэй байж тэр итгэлээ алдах ч юм уу юмнуудыг гарч ирж тэр болгонд чинь ингээд бидэрт нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тиймэрхүү тохиолдлууд дээр маш ингээд боломжтой байх. Одоо жишээл сэтгэл судлаач нарын хувьд бол ингээд маш их асуудалтай ажилладаг учраас хэсэг хугацаанд амралт авахгүй бол ингээд бүтэн жилийнхаа туршид ингээд ажиллах юм бол жилийн эцэст гэхэд бүр ингээд нэрвэгдсэн сэтгэл готролтой бие физиологийн өвчлөлттэй бүр ингээд бидний бие физиологи өвддөг байхгүй нөө хүний ингээд траума сонсож байгаа учраас чи ингээд бидний бие давхар мэдрэгддэг ингээд аюу хүнд ингээд мэрэгжил байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд нүүр царайгоо сайхан бол байхгүй. Ингээл нэг юм ядарсан, ядаргаанд орсон. Тэгэл хүн юм ярингууд буцаж ингээд ууралсан юм болчдөг байхгүй нэг ковид үеэр би өөрөө тийм болж үдсэн болохоор тийм болохоор ингээд мэрэгжилтэйгээ холбоотой өөрсдийнхөө амралтыг маш сайн авах хэрэгтэй. Бүр маш сайн авах хэрэгтэй. Хүн болгоо ингээд нэг хүнд мэрэгжлээр ажиллаж байгаа бол тэрнийхээ араас нь одоо уул уурхайчсан хүнд ажил хийж байгаа бол тэрний араас тэр амралтыг аягүй сайн авах хэрэгтэй. Тэрнээс чинь амарсан ч яасан ч болоод ажиллаад ингээд ах юм бол бие физиологи нэрвэгдээд дуусна. Тэгэхээр ерөөсөө шийдэл нь амархал юм уу тий? Ер нь амарч ээж хүн чинь тэр сэтгэл санааны хямрал багтай тарих толгойч нь ажиллагаатай, бие физиологч нь ажиллагаатай байна. Тэгээ тэр нь бие сэтгэлдээ тохируулж амьдрна гэж чинь тэр байхгүй. Амраад ажиллаад. А тэр нь өдрөөрөө 7 хоногоороо сараараа улирлаараа 12 жилээрээ гэд ингээ байж та цаг хугацааны хувьд ингээ жижигээс ахуулаад тэгэхээр тэр болгоно амралтууд энэ аягүй сайхан ингээ миний 7 хоногийн амралт чинь энэ миний өдөр тутмын амралт чинь энэ 8 цагийн доор миний улирлын амралт чинь тий энэ одоо жишээл 100 мөн болохоор ашаан суйлт аягүй сайн явж мөгдөг юм тий 100-ны амралтууд бол энэ гэд ингээ яг нэг хизээ би яг яаж амарч байгаа гэдэг амралтууд эхлээд жилээ төлөвлөхтэй юу юм бэ эхлээд амралтуудаа зоох хэрэгтэй байна тий тэрнээс хийх ёстой юм даа биш. Амралтуудаа сайхан зоогоод за тэр хоорондоор амраад нэг 2 амралтын хооронд ингээд ирчүүч аяг өндөр ба штэ. Тэр хооронд бол би энэ том прожект тий ингээд сайхан арт нь гарчээ. За энэ 2 амралтын хооронд би энэ том прожект арт нь гарчээ гэдэг ингээд дараа нь ажиллаа ингээд оруулж ирэх хэрэгтэй гэсэн. Уус нийт эрүүлэн сэтгэл зүй байгаа болохоор тий. Ийм байх боломжтой ингээд хэд өдөр ажиллаа тэгмээ өндөр ингээд аягүй гой нэг найзуудтаа сууж идэ гэл за ингээд 5 өдөр пив уулаа тий. За тэгээ хагас өдөр гихтлээ. За дараа нь ингээд байжгаад ёо аягүй гой ингээд найзтайгаа байя ойр цуусан гэл дахиад ингээд за ингээд энэ ингээд 3 сармаар үргэлжлэлээ гэж бодъё заяа. За 7 хоногт одоо 1 удаа 2 удаа ингээд согтруулах хундаа хэрэглэлээ. Энэ донтолт үүсэхгүй. Үүсгэж штэ.
За одоо эрэгтэй за тэгэхээр айгу за донтолттой нэг юм зүйл байна. Хамгийн аюултай яг жинхэнэ донтолт одоо ингээ үнэхээр гарч чаддгүй те бүр ингээ амьдралын загвар болгоод гарч чаддгүй асуудал үүсгдэг донтолтууд хизэнээс эхэлдэг гэхээр өсвөр наснаас эхэлдэг байхгүй. Өсвөр наснаас эхлүүлсэн донтолтууд одоо жишээлбэл мөрөгтэй тоглоом, архины хамаарал, тамхины хамаарал, ямар нэгэн мансууруулах бодисны хамаарал ч юм ингээд ямар нэгэн зүйлийг хэрэглээ өсвөр наснаа эхэлсэн л бол тэр ингээд ер нь л баг амьдралаас гарахад аюу хэцүү тэр ингээд нас нуртай бүрэлжилдэг. Тийм учраас бид нар тэр хамаарлынхаа боол нь болоод тэгэл тэрэндээ захирагдаал одоо гэр бүл салгах ч юм уу те ингээд асуудлууд үүсэл ажиллаа хийж чадахгүй ингээд явцдаг. Чиний хувьд бол ингээд ажил амьдрал дээр гарч байгаа энэ нэг амьдралын загвартай холбоотой зүйл ярьж байгаа шүү дээ. Зөв нэг одоо та нар бол нэг юм одоо найзууд чинь олон хүүхдүүдтэй болтол үргэлжлэх байхгүй юм чинь ингээд нэг яг үндэ нэг удаа хугацаанд үргэлжлэх гэдэг зүйл нэг хэсэг хугацааны зүйл байхгүй. Угаасаа нэг хүүхдүүд нэг 2 3-аараа төрж мөрөөлтэй бүгдээрээ хүүхдүүд гээд юун тэр найзуудтайгаа уулзах зав мавгүй болоод эхлэн гоч бүгдээ гэрээсээ гарахаа болчихно тий. Тэгэхээр нэг 2 3 жилийн хугацааны архины хэрэглэн дээр яг бас наршаа хамаарал үүснэ гэж бол хэлэхгүй. Зүгээр архины хэрэглээ чинь нэмэгдэж байгаа тэрэнд тэрнээс болоод тархич нь болон биеийн физиологийн үйл ажиллагаанд чинь ингээд хүндрэл үүснэ. Тэгээ тэр чинь ингээд давтамж нь өндөр байх юм бол ужиграал яваад байна гэсэн үг байхгүй нөө ядаргаач нь ясандаа дуулна гэдэг шиг тэгэл архины хэрэглээ нэмэгдэх юм бол тэгэл ингээд ужигрна. Тэгээ тэрийг ингээд ужигруулах хэрэг байгаа юу үгүй энэ гэдэг мэд хэрэгтэй. Зүгээр дахиад шийдвэр юм тийм. Тий дахиад харин юмнууд ер нь хийхдээ шийдвэр. Сэтгэл зүйн зөвлөгөө бол тийм. Нэг амар ингээд одоо зориг гэдэг одоо номон дээрс би ингээд зориг бүр дуусгацтай гэсэн зориг гэдэг үг биш та юу амжилт бүтээл гэсэн үг биш. Зориг гэдэг чинь амьдралдаа байлгамаар байгаа зүйл. Амьдралдаа байлгамаар байгаа зүйл. Тэр нь найс нөхөд бол за хаяа гарч ингээд нэг архуу хүн ч багтаа одоо ингээд тэ сайхан вино уугач юм ингээд ярьж хөрөө суугаад болж जैन тэ зүгээр насан туршдаа хэрэглэх юм бол тэ тэрийг насан туршдаа амьдралдаа байлгамаар байгаа мó үгүй мó гэдэг шийдвэр болоо авчиж байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд өөртөө шийднэ. Дээрээс нь би тэр архины хэрэглэн дээр нэг юм хэлчихсэн. Хамгийн аюултай зүйл юу гэхээр монголчууд хийж чаддгүй хамгийн том ингээ асуудал юу гэхээр архины хэрэглэн дээр бид зогсоож чаддгүй. Хизээ зогсохоо мэддэггүй. Ингээд нэг бүх одоо ингээ өвөөнөр нь эмээнэр нь зогсож чаддгүй байсан, аав ээж нар нь зогсож чаддгүй архиудаг байсан. Одоо ингээ залуу үеичснээ зогсож чадахгүй архиудаг байхгүй. Тэгэхээр энэ нэг юм одоо генетикийн хувьд гэж би яс хэлмээр байна. Зүгээр ингээд зогсох ёстой гэдгийг хинээ хэлэхгүй байгаа юм шиг байна. Энд чинь ингээд оройдоо 2 пивгаад болчтiim аа. Чиний өнөөдөр ингээд юу ч болчихж байгаа маа. Одоо ингээ хараа. Тэг ингээд Европын метро бол зогсоод байна шүү дээ. Тэг болоод байна. Тэгэхээр бид нар ерөөсө тэр соёл руу орж ирэхгүй. Нэг ингээд яг пив уун, вино уун гэдэг чинь нэгэн л дэлхийд аяар хэрэглэж байгаа учраас муу зүйлэн дэргээд дах хэрэггүй шүү дээ. Зүгээр зогсгоо мэдэх хэрэгтэй. Зогсгоо мэдчихэд тэрнийг ашиглах хэрэгтэй. Тэрнээс ч ялангуяа зогсоож чаддгүй хүмүүс, тэгээд тасарчдаг хүмүүс архины хэрэглээ ямар ч хэрэггүй. Одоо тэр бол нэг ингээд мөнгөө хэрглэж чаддаггүй хүн л мөнгө өгөөд байна гэсэн. Тэгэл нөгөөт нь ингээд нэг үрээлээд хизээч тэрийг бизнес болгоод хизээч тэрийг үр дүнтэй ингээд буцаж эргэлтэнд оруулах чаддаггүй байдаг шүү дээ. Тэрэн шиг зогсож чаддаггүй хүн бол ердөөс архины хэрэглээг маш сайн хянах хэрэгтэй. Дээрээс нь одоо тэг чинь тасарч яана гэсэн шүү дээ. Тасарчл авал хянах хэрэгтэй. Дээрээс нь ер нь архины хэрэглээ байна шүү дээ. Ингээд сэтгэлийн хувь, биеийн хувьд эрүүл хүмүүсийн л хийдэг зүйл. Сэтгэл готролтой байж ш тэ ажлын хашрал өндөртэй байж ш тэ бие сэтгэлийн хувьд ямар нэгэн одоо ингээд нэг юм асуудалтай шийдвэрлэх ёстой юмтай байж архины хэрэглээр орж ирвэл тэр болно угаасаа асуудалтай бай дахиад дээрэс нь ингээд бүр ингээд толгоогоор ингээд газар хамраа уурал юм шүү тий хамраа ингээд хуугч чана гэсэн үг байхгүй яагаад гэвэл чинь нэг улам их нэг ийм юу одоо хүнд байдалд орох нь илүү хурдан тасарна тэгэл асуудал их гарна хүнтэй маргалтан дээр дотор байгаа юмудаа гаргаж ирнэ тэр ямар ч хэрэггүй зүйл үү те тэр нэг тэр чи эрүүлээрээ гаргаж ирэх хэрэгтэй юм байгаа байхгүй тэгэхээр тэрэн дээр айгүй болгоомжтой байх хэрэгтэй тэгэхээр тэр архины хэрэглээ сатуурах гэдэг чинь нэг тийм хүн болгоны хийдэг зүйл биш байхгүй айгүй тэгээ зогсож чаддгаа мэддэг хүмүүс хоёрдугаарт нь сэтгцийн хувь биеийн хувьд эрүүл байгаа хүмүүс бусд нь хэрэггүй шүү дээ шаардлагагүй шүү дээ гэж Танд нөгөө зөвлөгөө авч байгаа хүмүүсийн насны үед ер нь залуучууд хэрэг очиж байна. Сүүлийн үед нөгөө аягүй гоншгондог боллоо гэдэг байгаа шүү дээ бид нарыг ингээд юм хийхгүй гоншгоноолтын амар сүр юм яриа зүгээр урт хажлаа хийчихгүй. Галбарна аут боллоо. Инглээ трама маань сэтгэлээ гээд ингээд хэд үнэхээр хүн тэгээд би энэ мэдрээд байвал бас яах юм бэ шүү дээ тий. Тэнгүүд ингээ нөгөө залуучууд ажил хийж чадахгүй жинзинер гэдэг чинь надад айгүй их асуулт бараг л өдөрт нэг ирдэг нь чи зинзинертайгаа яаж ажиллаж чинь гэдэг үгүй бид ч болохоор зүгээр л ажиллаа хийгээд идэх. Тэр ер нь залуучууд их хандж гин үү. Одоо сэтгэл зүгээр одоо арайч үеэрээ асуудалтай байна гэж байхгүй л үү. Үе үе асуудлууд өөр.
Ялцчихгүй өөр. А тэгээ над дээр ирж байгаа хүмүүс бол хвшил нэг 30-аас дээш насныхан яг нэг гэр бүлийн асуудлаар учраас ингээл ялцчихгүй 2 3 хүүхэдтэй болцсон. Тэгээ нөхцөл харилцаан дээр ингээд удаан хугацаанд амьдарч хүмүүс ирж байгаа. А залуучууд бол маш цөөхөн ирдэг. А цөөхөн ирэхээр одоо би нэг амар тэгш нэг ядраал тэгээл гэл нэг мэдгүй надад яг тийм тохиолдол ирдэггүй. А зүгээр яг үнэхээр одоо чиний хэлж байгаа би физиологи мэдрээд байгаа. Тэ тохиолдол яах юм бэ гэж байгаа үедэд бол ямар үедэд жинзигийнхний чинь ганцхан л дүрэн байгаа штэ. Хийх ажил нь тодорхой, тэгээ шийтгэл нь тодорхой, шагнал нь тодорхой. Тэгээ хийх ажил нь тодорхой, тэрийг хийхгүй байх юм бол юу бол шийтгэх, юу бол шагнагдах гэдэг нь ингээл нэг юм 3 юм бол тодорхой байх юм бол тэд чинь ингээд өөртөө шийдэл ажлаа хийгээл тэ. Тэгээ дээрэс нь ингээд эдийн засгийн хувьд нэг цалингаар ажиллах боломжгүй энэ байх юм бол цаг хугацаагаа зохицуулаад 2 ажил хийж мэх сонирхол чинь жинзигийнхний дунд ингээд дэлхийд даяараа ер нь сонирхол өндөр байгаа тэ. Тэгэхээр тэр талаасаа бол нэг арай ахмад үеийнх нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэрийг аяусаа өгнө. А дээрэс нь чадваргүй жинзинэр өндөр байгаа штэ. Тэрийг одоо нэг ямар жинзиг гэхэрэл бүгдээ чадвартай гэсэн чинь хүмүүс ингээл чи чадахгүй ингээд байгаа биш штэ. Өөр чадварт суралцахгүй мөртлөө тэ ингээд зүгээр би зүгээр энэ орон зайд байгаа учраас цалин авах хэрэгтэй гэж бодож байгаа ийм юу хандлага бас байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ уур чадвартаа суралцахгүй, хүнээс нь суралцахгүй, өөрийгөө сайжруулахгүй бол энэ хорвоо ертөнцийн хаанч ажил хийхэд хэцүү. Ажил байтугай хуваарь бизнес хийх боломжгүй. Тэр чинь одоо хорвоо ертөнцийн дүрм чинь үргэлжил жил болгон одоо нэг сайжирч явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс жил болгон л хэвээрээ ингээд те 5 жилийн өмнө л нэг юм байсан. Одоо ч гэсэн нэг юм гэх юм бол тэр чинь ингээд өрсөлдөөн дээр ялагдах нь шалгуурлын донд ялагдах нь шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр нэг хоёр талаасаа нэгнийхээ тэр шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. За баярлалаа. Зарим нь миний асуулт байла, зарим нь зүгээр анзаарсан зүйлүүдэд асуулаа. Тэгээд бүх зүйл өөнд шийдвэр л гаргачих юм бол аюу дайггүй байдгийн. Тэрнээс одоо айхтар те ямар нэг зүйлд буруу хөхгүй бол юм ингээл оншилж олох гэдэг шаардлагагүй байна гэдэг ойлголоо. Тэгэхээр нөгөө хүмүүс ч гэсэн сонсоод төлөвлөгөөгөө 12 сарын 31-ээс эхэлж гаргана баха. За тэгээд би одоо энийг ингээ өөрөө бодохдоо ингээ оны хааж байгаа аюу гоё дугаар гэж үнэлээд байгаа байхгүй. Тэгээд энэ дугаарт маань орсонд баярлалаа танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та бүхний ажилласан амжилт хүсье. Ирэх жил 12 сарын 31-нд зөндөө олон гоё түүхүүдтэй байгаасай гэж хүсье. За тэгээд тань тэрийг хэлье.